За сайн байцгаана уу? За би өмнөх хүчлэн дээр төрөх бичлэгээ оруулсан. Тэгээд одоо яаж ингэж амархан хурдан төрсөн талаараа та нартай өөрийнхөө туршлагаас хуваалцъя гэж бодлоо. Айгу мэн үү. Төрөөд юмэр. Уул нь ингээл би одоо тэгж төрсөн яг ингэсэн чинь би ингэж төрлөө мөрлөө гэдэг уул нь хүмүүст ярмаар байсан байхгүй юу? Тэгсэн чинь хүмүүст нэг тэр одоо сонирн биш юм билээ зүгээр төрсөн окей гэд тиймэрхүү юм билээ. Тийм ч ямарсан хэрэгтэй болох болов гэж бодоод та ямарсан ярьчий. Тэгээд зарим эрэгтэй хүмүүсээ халахсараа угаасаа яг төрөхтэй холбоотой юм ярина. За миний савны амсар 5% нэгдснээс хойш 10% хүртлээ би ерөөсөө 30 минутын дотор одоо 30 минутын дотор 10% хүртлээ нэгдээд төрсөн. Ерөөсөө 30 минут бүр манай нөхөр болохоор нөө доошоо эмнэлгийн нөгөө нэг кафероо ороод кофе авах гад яваад ирсэн чинь миний ингээ савны амсар нэгдээд тэгээ одоо шууд төрнө гэдгсэн байсан. Нөгөө эм чинь болохоор за ингээд 1% нэгдэхдээ бараг ингээ 1 цаг болно тийм чинь ер нь аль танаа хүн болоогүй дээ гэдгсэн байхгүй юу. Тэгсэн чи би ерөөсөө 30 минут болол төрөхөд бэлэн болсон. Тэгээд яаж тэгсэн бэ гэхээр хамгийн түрүүнд би йог зөндөө хийсэн. Жирэмснийхаа 5 билүү 6 сартаас би нэг арай гайгүй завтай болоод энэ ч нөгөө нэг декретний хугацаа гэж байдгүй. Тэгээд ингээ декрет төрхөөрөө л одоо декрет авдаг. Тэгээд ажлаа бол ажлын 8 цагаа бол хийжсэн. Тэгээд ямарсан би нөгөө шалгалтанд бэлдээд амар завгүйсэн байхгүй юу. Тэгээд 6 сард жирэмсний 6 сартаагаас хойш бол нөгөө шалгалт дуусаа. Тэгээд нэг зав гарч эхэлж байгаа. За тэгээд би орой ажиллаад тарчаад хөнгөн ч юм да. Хүнд йог хийсэн. Тэр йог бол бүр амар сайн нөлөөтэй байсан баха. Ингээд арай нэг байрлал зүг болгодог ч юм уу яадаг чи ямар ч сан йог бол амар нөлөөтэй байсан гэж би бодож байгаа. Тэгээд энд эхлээд би нэг йогт явсан байхгүй юу. Ингээд 1 сарын $60. Тэгээд тэгснэ сард 4 удаа 7 хоногт ингээд нэгэн цагаар йог орж байгаа. Тэгэл тэр нөгөө нэг йогтой ингээд орсон чинь ингээд нөгөө багш нь баг 11 цагийнх нь 15 минутанд нь зүгээр амьсгалуулсан заяа бид нарыг ингээд гэл нэг тиймэрхүү одоо үгүй биш ээ. Гэл нэг йог дээр нэг амьсгалаад идэг шүү дээ. Яг тэгэж амьсгалуулаа. Тэгээ би бүр за энэ йог шал худлаан байна. Ядаж ингээд тэгээ би ингээд хөдөлгөөн хиймээр байгаа байхгүй. Тэгээ тэгсэн чи ерөөсөө ингээд тийм хөдөлгөөн хийлгүүлэхгүй зүгээр баахан амьсгалуулж байгаад нэг худлаа үнэн бөмбөн дээр суулгаад таарчдаг байсан. Тэгээд тэгэхээр нь би фэйсбүүкээс нэг зөндөө хайж агаад нэг жирэмсний йог, онлайн йог гэж олоод хулан энэ билүү нэг тийм фитнесийн хүн байт юм билээ. Тэрний йогийг ямар ч сан 2-3 сар төрөн төртлөл ер нь бол хийсэн. Тэгээд тэр йог бол амар нөлөөтэйсэн баг гэж бодож чинь. Нэг 20-30 минут өдөртөө ч юм уу 7 хоногт 2-3 удаа хийхэд бол амар нөлөөтэйсэн. За 2 дугаарт болохоор би нөгөө аннаас 38-7 хоногтойгоос эхлээд бараг амар их аннаас идсэн. Би нөгөө аннаас идээд ахаар хурдан нөгөө сам аваагшаад төрчих болов гэж айгаад ямар ч хүүхэд 38-7 хоногтой болохоор ч нөгөө нэг бүрэн бодсон гэж ерөнхийдөө үзэх юм байлээ шүү дээ. Тэгээд 38-7 хоногтойгоос аннаас бол сайн идсэн. Бас нөгөө raspberry tea уусан. Нөгөө бөөрөлгөнтэй цай. Би ямар бөөрөлгөнтэй цай уусан одоо энэ зурагт оруулчихъя. За тэгээд дараа нь болохоор Clary Sage Oil гэдэг. Би энэ зургийг оруулчихъя. Clary Sage Oil нь болохоор бас ингээд нөгөө савны амсар нэхэд илүү тусалдаг гинэ. Тэрийг манай анаа болохоор надад зөвлөсөн байхгүй юу? Манай анаа 3 их төрүүлсэн. Тэгээ сүүлийн 2 дээрээ тэр Clary Sage Oil ингээд төрөхсээр хагаад ер нь бол төрсөн гэсэн. Айгу арай хурдан амархан төрсөн гэх юм уу? Энэ нөгөө Clary Sage Oil болохоор зөвхөн ингээд нөгөө цайв тэгээ гуй эсвэл шилмэн дээрээ төрчихт юм бэлээ. Тэгээл би нэг 38-7 хоногтойгоос эхлээд бас бараг л өдрө болгон тэр Clary Sage Oil-а төрөхөд эхэлсэн. Гэхдээ тэр тосыг бас би ингээд нөгөө яг төрөх өрөөндөө ингээд төрчихсөн байжсэн чинь манай сувлагч орж ирсэн. Энэ юу амар өнөртэй дээ нэг. Тэгээд тэгэхээр нэм Clary Sage Oil байгаа маань нэтэр гэсэн чинь наа чинь худлаа дөө нэмэргүүнд гэж тэгсэн. Тэгтээ надад бол үр дүн гаргасан юм шиг санагдсан.
Тэгээд би бас ажлынхаа 8 цагт нөгөө бөмбөг гэдэг шүү дээ жирэмсний ажлынхаа 8 цагт тэр жирэмсний бөмбөн дээрээ суусан. Бараг өдөр алган суусан 38 7 хоногтойгоос эхлээд бас тэрнээс өмнө энэ юмнуудаа хийгээд байвал гинт ингээд нөгөө хүүхэд бүрэн божиг багтан төрчихвэдэ гэж айгаад тэгээд бүр ингээд яг юмнуудаа бол хийгээгүй. Тэгээд ажлын 8 цаг өдөр болгон суусан бараг 2-7 хоног бараг суусан. 2 одоо би 37 6 тагаас эхэлсэн байж магадгүй юм байна. Ямар ч зүйл 2-7 хоног мөн бол яг ажлын 8 цаг битүү суусан. Би нөгөө гэрээсээ ажилладаг. Тэгээд гэртээ нөгөө сандлаа солиод жирэмсний бөмбөгдөр суучих болохоор тэгээд ямар ч сан суугаад төрсөн. Хичлэг хийв. Нэг гидсэнд байхад нь хүүхдээ бүр амар томруулчихгүй гэж бодоод оройдоо бас жоохон гарч алхаад исэн. Би ингээд жирэмснийхаа хугацаанд бүтэн цагийн ажилтай тэгснээ шалгалтанд бэлдээ шөнө 2 хүртэл ингээд завгүй өдөржингөө суудаг байсан байхгүй юу. Тэгээд нэг заваараа цайныхаа цагаар унтчаад тэгээд ажиллаа тарчаад нэг 30 минут амрангаа ч юм уу эсвэл орой 30 минут амрангаа гадаа гарч алхдаг байсан. Тийм болохоор бас арай хүүхэд маань арай жижигхэн төрөөд тэгээд арай амархан төрсөн байж бас магадгүй. За би хасрууан жимс бас нэлээд идсэн. Өдөрт нэг 3 дүрийг идсэн баха. Нэг уурсан эсвэл санахаараа жоох иддэг ч юм уу тэгээ яваад байсан. Тэгээ бас perineum гээд массаж байт юм бэлээ. Яг тэр хэсгээ ингээд одоо тосоор ингээд зөвлөлөөд эсвэл яг нэг ургамлын тос ч юм уу эсвэл ойл ч юм уу тиймэрхүү тосоор хийд юм бэлээ. Би тэгээ тэрийг ингээд ганц 2 удаа хийж үзсэн байхгүй юу. Тэгсэн чинь ингээд нэг зүг хийгээд байгаа мó буруу хийгээд байгаа мó мэдхгүй тэгэж хийж үзээд тэгээд за боли илээлээ гэж одоо тэгээд хийгээгүй. Яг хоо тэрийг уулна ингээд хийсэн бол бас арай нөгөө нэг баг гойдол майталтай төрхөлсэн баг л та. Төрхөөсөө өмнө 39-7 би болохоор 47 хоногтой биш 39-7 хоног 1 хоногтой төрсөн байхгүй юу. Тэгээд яагаад одоо тэгж хугацаанд болоогүй байхад тэгж төрсөн бэ гэхээр би нэг онштой төрсөн. Тэр маань юу вэ гэхээр Melamentos cord гэсэн тийм онш англиар. Тэгээ монголоор болохоор миний ойлгосноор ингээд X ураг хоёр холбогдож байгаа нэг юм хүү шиг юм одоо судас ч юм уу хүү ч юм уу заяа хүүж ээж бас магадгүй тийм байт юм байна л та. Тэр нь ингээд ихснийхаа ингээд дунцаас явах хэрэгтэй байсан чинь минийх ингээд захаасаа ингээд хүүхдтэйгээ холбогдсон байсан. Тэгээд тэр нь болохоор ямар хор уршигтай вэ гэхээр хүүхдэд ингээд хоол шимт хижээлээрээ баг очно. Тэгээд яг төрөх үед болохоор ингээд нөө хүүхэд нь тэр нөө суцаад арчвал ингээд нөө амьсгал авч чадахгүй тэгээ нөө бүтэх магадaltaй юм байна л да. Тэгээ би бүр анх тэр оншоо сонсчоод бүр ингээ амар айгаа сэтгэлээр унаад нэг хэсэг чинь яагаад юм болчт юм болоо гэсэн чи ямар ч шалтгаангүй зүгээр л ямар ч шалтгаан бол байхгүй гэсэн. Зүгээр л ингээл юм болсон. Тэгээд за гэд арай нөгөө нэг бүр 47 хоног болооч ингэж нөгөө том болгож төрүүлж ирснээс 39-7 хоногтой яг нөгөө тэгээд нэг 7 хоногийн өмнө төрүүлсэн. Ингээд нөгөө хүчээр төрүүлж байгаа шүү дээ. Ер нь бол сэдэлт хийж төрүүлсэн. Тэгээд сэдэлт чинь болохоор ингээл байгалийнхын нэмийг байгалаар нүвдүүлэхгүй ингээд хүчээр ингээд өвдүүлж гэсэн үг шүү дээ. Тэгэнгүүт би бүр ингээл Google-тэй л ингээл хайж майгаал сэдэлт нь яа гэм бэ? Ер нь манай найз хэлсэн байхгүй ингээд сэдэлт хийхээр бүр ингээд амар өвддгөө ингээд бүр ингээд амар өвддөг ингээд бүр ингээд амирад гэдгсэн байхгүй. Тэгэхээр нь би амар айгаад тэгээ сэдэлт хийлгэмээргүй санагдаа. Тэрнээс нь өмнө ингээд өөрөө төрчмөр санагдсан байхгүй яа. Өөрөө өвдөд. Данч тэгж өөрөө өвдөг үл тээ. Уусаа хугацаа нулаагүй байсан болохоор өөрөө өвдөг байх. Өөрөө өвдөхийн тулд би ингээд нэг шал угаасан. Яг өвдөхөөс өмнөх өдрүүдэд нь ингээд нэг явган сууж байгаа зөндөө шал угаасан. Зүгээр хаасан яа тийм хаасан ч юм уу. Үр бүтээлтэй тий. Би ч нөгөө нэг бүсний төмпөн болгож ирээ чи базаад дахиад ирчих юм уу? Тэгэх юм уу? Наад чи бас хураа. Ибэхгүй нөө. За би энэ дээр бол нэлээд бичлэг хийсэн чинь миний микрофон ажиллаагүй дуугүй болчих миний амийг битээ хараарай. За би тэгээ дараа нь шатан дээр болон боржуур дээр уйлдэж зөндөө алхсан. Тэр бас айгүй үр дүнтэй юм шиг санагдсан. Юу тэгш бас гадаргуу дээр ингээд алхах
гаргахаар ингээд бас арай нэг доошлуулж одоо тэр хүүхдийг бас арай доошлуулж өгдөг юм шиг байна лээ. Гэхдээ би яг сайн мэдэхгүй. Гэхдээ зүгээр бахан тийм амир гэж нэр хэлс үтсийн боржуур дээр тэгэж алхаж байгаа. Тэр бол амар нөлөөлт юм билээ. Ингээд хүүхэд яг ингээд гидсэн дотор доошлж байгаа нь бол мэдэгдээ. За төрхтөө болохоор юу яд юм бэлээ. Яг ингээд угаасаа ингээд гидс чинь базлаад яг ингээд нэг өвдөлт ирэн заяо. Яг тэр үед нь түлэх ёстой юм бэлээ. Ингээд ерөөсөө өвдөл мөвдөл өгөөгүй байхад нь ерөөсөө түлж болтгүй гинэ. Яг одоо эмчнэр нь болохоор яг өвдөөл ирэнгүүт нь ингээд нөгөө нэг цаашаа ингээд гидс рүүгээ ингээд доошоогоо ингээд амьсгалаа гэд өмнөх бичлэн дээр ингээд харуулж байгаа ингээд нөгөө нэг эрүүхэн ингээд доошлуулж агаад нүдэ нээж агаад тэгээд ингээд яг өвдөлт ирэх үед нь заяо ингээд доошоогоо ингээд гидс рүүгээ ингээд амьсгалаа гэж ингээд хүчтэй түлэх юм байлээ. Тэгээд 1-10 хүртэл тоолж исэн. Тэгэл 10 секунд амьсгалаа түгжээд дүлнэ гэдэг бол амар чанга юм билээ. Сүүлдээ бүр ингээд нүд ханахуулаад би бүр ингээд яг унтгаал. Тэгэл гэснэ за болохгүй шүү ингээд яавал би ингээд хомхоо алдчихвал яана гэж бодоод тэгээ би бүр ингээд нүдэ нэгээд ингээд гинт ингэж хараад тэгэхгүй бол амар эвгүй шууд хомхоо алдаад өмчл яхаа тий. Тийм болохоор ер нь хамгийн зөв нь ингээд эмчээ бас сайн сонсох хэрэгтэй байлээ. Нэг дүл гэсэн үед нь дүлээд тэгээд ингээд юу яасан баггүй. Миний ингээд хажууд 2-3 ширхэг одоо цэвлэгч байгаа. Тэгээ манай ээж байгаа, манай нөхөр байгаа. Тэгээ бүгдээрээ ингээл намаа ингээл дүлэнгүүт ингээд эн тэндээс юм яриад би бүр ингээл анхаарлаа амар төвлөрүүлж байгаа байхгүй юу. Ингээд яг анхаарлаа амар төвлөрүүлсэн. Тэгэл яж ангууд ингээд эн тэндээс юм ярахаар би нөө алин гэж нөгөө нэг ерөөсөө сонсдгүй юм байлээ. Тэгэл би бүр ингээл дотроо баг ингээд аль ч хүн ингээд юм сонсохгүй байгаа байхгүй юу. Тэгэл тэгсэн чинь гээд манай эмч хөө чи одоо амьсгалаа түгжээд дүүлгээд тэгэхгүй бол би ингээд нөгөө нэг амьсаагаа аваад ингээд амьсгаа гаргахтаа гиз рүүгээ гаргаад дүлээдсэн байхгүй юу. Тэгсэн чинь түгжээд дүүл тэгэхгүй бол ингээд хүчтэй дүлэхдэггүй ингээд тэгээ сүүл рүүгээ би ямар ч зүүн тэгэж түгжээд дүүлсэн чинь шууд ер нь гарсан. Одоо амьсгаа түгжээд тэгээ шууд ингээд гизээрээ ингээд нэг юм доошлуулж байгаа юм шиг. Угаасаа ингээд хүүхд чинь ингээд доошлонгод ингээд чамд мэдэгдэн заяа. Тэгээл ингээд дүлээл би бараг 30 минут 1 цаг дүүлсэн баха. Тэгээд ямар ч гэсэн ер нь бол хамгийн гол нь амьсгаагаа аваад гарахтаа гиз рүүгээ гаргана. Тэгээ гаргаж байхдаа бас ингээд амьсгаагаа түгчих юм бэлээ. Надад тэгвэл арай зүг санагдсан. Гэтэ нэг зөв одоо буруу мэдхгүй. Гэтэ зүгээр миний туршлагаас бол надад амьсгаагаа ингээд аваад жоохон гаргаад тэгээ шууд түгжээд 1-10 хүртэл тоолохдоо шууд ингээд түгжээд түлүүл арай зүг санагдсан. За тэгээд ингээд хүүхэд яг ингээл гарна штэ. Толгоон ингээл гараал тэгэл биеийн гулгаа гараад ирчт юм билээ. Тэгэл ингээд нэг сонин гэдэс хов хоосон болцсон ингээ юу ч байхгүй зүгээр ингээд нэг тийм сунсан гэдэгтэй үлдчихсэн юм билээ. Би тэгээд гэрэл билүү нэг тийм хүний YouTube-ийг үзээд тэр ихч бол ингээд амар сайн тайлбарлаж байгаа байхгүй юу. Яг одоо ингээд тэгж дүүл ингэж дүүлгээд тэр бас айгүй хэрэгтэй юм билээ. Японд төрсөн ихчээсэн баха. Тийм. За энэ дээр дахиад дууг болч миний амиг битээ хараарай. За тэгээ хамгийн сүүлд нь хэлэх юм болохоор сэтгэл зүй хамгийн чухал юм билээ. Угаасаа л чи өвдөн ямар ч одоо аргаар хамаагүй энэ хүүхэд чинь угаасаа тэгэд гаргана. Тийм болохоор одоо хүүхэд чинь ч гэсэн ингээд тэнцэнэ ингээд хавчигдаад ингээд хөрхөө өвдөд байж байгаа шүү дээ. Тийм юм чинь ингээд хичээгээд анхаарлаа маш сайн төвлөрүүлээд эмчээ сайн сонсоод өөрийгөө сайн бэлдэж ингээд сэтгэл зүгээ сайн бэлдэж төрөх нь хамгийн чухал юм билээ. Би тэгтээ өөрөө нугас руугаа тариа илгээд өвдөлтгүй төрсөн байж амар сэтгэл зүйн өнтер гэд яриад иж магадгүй. Гэхдээ одоо савны амсар чинь хурдан нэгдсэн байхад хүүхэд чинь хурдан буюу одоо богинохон өвдөд арай бага өвдөд төрнө штэ ер нь бол. Манай нөхөр намайг чи угаасаа ингээд бүр амар уйлж мөлөөстэй бөө юм болох байхаа гэд тэгсэн байхгүй юу. Тэгэл би чинь нөгөө нэг нальцаасан ойлгоч ингэж угаасаа л амар хурдан уйлждаг. Тэгээд
За тэгэж уйлвал би бүр ингээд өөрийгөө ч ингээд ядраачих юм байна. Тийм юм чинь бүр ингээд амар сайн анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй юм ингээд ер нь бол амар одоо фокуслаад айгүй амар сайн төвлөрсөн. За тэгээд амарлаг ярьчлаа. Энэ хүртэл сонсонд баярлалаа. Би зөвхөн өөрийнхөө туршлагаас л ярьсан шүү. Баярлалаа.